За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн түвшин тогтоох шалгалтын талаар ярилцах гэж байна. Хүмүүс одоо ихэвчлэн визний оноонд тус нэмэр болдог, визний оноонд нэмэлт оноо болдог. Одоо гэрээнийхэн визээ солих боломжтой, иргэншил авах шаардлагатай хүмүүст хэрэгтэй нийгмийн нэгдсэн хөтөлбөр гэдэг юм бол мэдээд байгаа. Гэхдээ түвшин тогтоох шалгалт нь яг ямар шалгалт байдаг юм бэ? Юу орж ирдэг юм бэ? Ямар процесс байдаг юм бэ гэдэг мэдээлэл нэг хомс Монгол хэл дээрээс айгу бага санагдсан. Тэгээд би өөрөө ингээд тухайн шалгалтанд бэлдэх хичээл бэлдэж байгаа хэвчээд хүмүүс ингээд асууж байгаа нь окей за шалгалтаа өгье. Гэхдээ энэ яг ямар шалгалтын юу орж ирдгийг, яаж авдгийг, төлбөр нь хийдэг ингээ ерөнхий тийм нэг шалгалтын тухай мэдээлэл нь айгу багтаа ямар ч нэг өгөх ёстой гэсэн ойлголттой яваад байгаа учраас өнөөдөр яг энэ товчхон мэдээллээр яг шалгалтынхаа ерөнхий ойлголтыг өгье. Нийгмийн нэгдсэн хөтөлбөр гэдэг маань болохоор Солонгос улсад амьдарч байгаа гадаад иргэдэд зориулагдсан Солонгос хэл, соёл, тухайн нийгэмд дасан зохицох, тухайн нийгмийг ойлгоход зориулагдсан Солонгос улсаас явуулж байгаа албан ёсны сургалт байгаа. Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийг дотор нь 4 хэсэгт хуваагаад байгаа. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн түвшин тогтоох шалгалт гэж байгаа. За энэ нь болохоор тухайн хүний солонгос хэлний чадвар болон тухайн хүний солонгосын соёлын талаар хэрэг мэдлэгтэй вэ гэдгийг шалгаад тухайн авсан онооноос нь хамаарат 0-5 дугаар түвшний хичээл цуунд нийт 100 онооны шалгалттай. Тэгээ 20, 40, 60, 80 гэд явагддаг байгаа түвшин тогтоолт нь. Энэ дээр нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр 1000 тестээрээ сайн авлаад гисэн 3 онооноос доош оноо авах буюу ярианы шалгалтын дээр 3 оноо хүртэл авч чадахгүй байх юм бол таны тест оноо хийж чамаагүй 0 түвшингөөс эхэлнэ гэсэн үг байгаа. Дараагийнх нь болохоор тангэ пёнга гэж байгаа. За 1, 2, 3 дугаар түвшин ингээ хооронд явагдаж байгаа хүмүүс байгаа. За энэ нь болохоор хичээлээ сонсоод хичээлийн дараа өгдөг шалгалтыг хэлж байгаа. За энэ нь болохоор тухайн хичээл заасан багш нь өөрөөсөө авдаг шалгалтаа гэсэн үг. За тэрний дараагийн нь болохоор Жунган Пёнго буюу дундын шалгалт гэж байгаа. Энэ нь болохоор Савд Хонго програмын 4-р шатны хичээлийг сонсож чадсан хүмүүс маань яг албан ёсоор сайтаа бүртгүүлээд өгдөг шалгалт байгаа. За тэрний дараагийнх нь болохоор Чунхап Пёнго гэж байгаа. За энэ нь болохоор 5-р шатны хичээлээ сонсож үзсэн хүмүүст зориулагдсан шалгалт байгаа. Тэгээ энэ нь болохоор бүгд дандаа хичээлээ сонссныхоо дараа өгдөг. Сажан Пёнго буюу хамгийн ихнийх нь яригдсан зүйл болохоор хичээл сонсохын өмнө өгөгддөг байгаа. За тэгээд нийт цаг болгоно нь өөр байгаа. 0 шат нь болохоор 15 шат цаг үзнэ. Нэгээс 4-р шат нь болохоор нийт 100 цагийн хичээл үзнэ. 5-р шат нь болохоор дотроо 2 хуваагдаад байгаа. Энэ нь болохоор Ёнжу болон Кюва гэж 2 хуваагдаад байгаа. 5-р шатанд суугаагүй мөртлөө шууд чунгап өгөх бас боломж байдаг. Энэ нь болохоор Сажан Пёнгоогоос 85-аас дээш оноо авсан хүмүүс шууд чунгап шалгалт өгөх боломжтой хичээл сонсохгүйгээр. Энэ шалгалтаа өгөхдөө ямар процессуудаар явагддаг вэ гэхээр түвшин тогтоох шалгалт нь болохоор 60 минут, дундын шалгалт нь болохоор 50 минут, нэгдсэн шалгалт нь болохоор 60 минут үргэлжилдэг байгаа. За тэгээ энд бүгд ярианы шалгалттай. За ярианы шалгалтын хувьд болохоор нэг хүний 10 минут гэж тестэлдэг. Тэгээ 5-5-аар ороод ингээ багштай ярилцаад ярианы шалгалт өгдөг байгаа. Хамгийн дээд нь 2 цагийн хүлээлттэйгээр ярианы шалгалт өгдөг тийм тохиолдол байгаа. За шалгалт нь ямар байдлаар орж ирэх вэ гэхээр Сажан Пёнго буюу түвшин тогтоох шалгалт маань нийт 50 асуулттай байгаа. 50 болохоор 48 нь болохоор сонгох тест байгаа. 2 нь болохоор жугаан шиг буюу зүгээр одоо хариултаа бичих байгаа өөрийнхөө гараар. За жунган буюу дундын шалгалт маань болохоор нийт 30 асуулттай. 30 маань болохоор 28 нь тест байгаа. Үлдсэн 2 нь болохоор 100 хүүхдээ эссе бичдэг байгаа. За Чунха Пёнга нь болохоор 40 асуулттай. 40-ийнх нь болохоор 36 тест байгаа. 4 нь болохоор бас эссе буюу текст бичгийн шалгалт байгаа гэсэн үг. Харин та шалгалтын материалаа аваад нөгөө шалгалтын хуудасаас бүглэх шаардлагатай байгаа. За тэгээ энэ хуудасаа бүглэхдээ хамгийн түрүүнд эхлээд өөрийнхөө вариантыг шалгах хэрэгтэй. A вариант уу, B вариант уу гэдгээ шалгаад A вариант бол A будаад харин та B вариант авах юм бол B вариантаа будах хэрэгтэй байгаа. За тэгээд вариантаа будсныхаа дараа та өөрийнхөө бичиг баримтын мэдээллээс оруулах хэрэгтэй. Энэ дээр болохоор цэгэр үнэлтнийхаа дугаарыг мөн англи нэрээ тэр чигтээ яг паспортын дээр байгаа шигээ дараалалаар нь бичнэ гэсэн үг. Тэгээд OMR буюу одоо нэг шалгалтын хуудас зүгтэн штэ тэг компьютер дээр шалгагддаг. За тэрэн дээр болохоор та зориултын балаар өөрийнхөө цэгэр үнэлэхний дугаарыг яг зөв тодорхой дугуулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар 2 юм уу 3-ыг дугуулах эсвэл зүгээр чеклэх юм уу цэг тавих юм бол та эн чинь 0 оноо болоод нөгөө машин чинь тухайн мэдээллийг уншихгүй болчихно гэсэн үг. За тэгээд балруулах юм уу буруу хийсэн тохиолдолд бол зүгээр нөгөө нэг ийм зурдаг стрик байдаг шүү дээ. Тэрүүгээр хэрэглэх боломжтой. Тэгээд өөр ямар нэгэн бал харандаа хэрэглэх боломжгүй. Яг зориултынх нь нөгөө нэг машинд уншдаг балаар бичдэг байгаа.
За тэгээ энэ дээр та заавал өстой хийх ёстой зүйлсэн гэвэл та саажан пёнко өгж гин үү, чунга пёнко өгж гин үү, жунган өгж гин үү гэдгээ тэмдэглэх ёстой байгаа. За тэгээ цэнхэр үнэлгээгээ дугаарыг зөв бичих ёстой байгаа. Англи нэрээр бичих байгаа. Хувилбараа AU, BU гэдгээ аль бүгдийн зөв байх ёстой. Хэрвээ эдний аль нэг нь буруу юм уу хаягдсан байх юм бол 0 болно гэсэн үг. За тэгээ та бичгийн шалгалтаа өгөхөөр болох юм бол юу яана гэсэн үг. Зүгээр яг тухайн үгээ балныхаа арталтнаага бүдүүн балаар биччихдэг байгаа саажан пёнгоны хувьд бол. За дараагийнх нь болохоор бид нар хариултаа хэрхэн шалгах вэ гэдэг шалгалт нөгөө нэг заавар байгаа. За тэгээд хариултаа шалгахын тулд тухайн хариулт гарна гэсэн өдрийн 4 цагаас хойш хариу гарч идэг. За тэгвэл хариугаа яаж харах вэ гэхээр бид нар 2 сайтаас харах боломжтой. Нэг нь болохоор Савын Тунгаа программын үндсэн сайтаас харах боломжтой. Тэгэх юм бол тэр рүүгээ нэвтэрж ороод My Page руугаа ороод харж болно. Эсвэл шалгалтын сайт буюу KIIP гэдэг шалгалт руугаа ороод сонжог чөвөө буюу одоо хариугаа харахаа гэдэг зүйлөө ороод харах боломжтой. За ямар нэгэн байдлаар хувийн одоо мэйлээр мэдгч ч юм уу хувийн хүнлүү тус бүрлүү нь бол хариу явагддаггүй. Та өөрөө тухайн шалгалтын хариугаа тухайн сайт руу ороод шалгадаг байгаа шүү. За тэгээд миний хувьд болохоор одоо нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн төвшин тогтоох шалгалт шүү заяа. Нөгөө чунхаа болон жунган буюу дундын болон 4 болон 5 дугаар шатны шалгалт биш. Яг хичээлд суугаас өмнөх төвшний хүмүүст зориулагдсан шалгалтанд бэлдэж байгаа. Яагаад тэгэхээр хуучин бол яг би хүмүүсийг үнэхээр хэлнийтэн чадвар өгөх болмоор шалгалтаа өгөөд үгүй л үнгүй юм чи сайхан ингээд солонгос огшоор анханаас нь ингээд гой сурвал гоё штэ гэж зөвлөдөг байсан. Гэтэ одоо төлбөртэй болчихсон дээр нэмээд 100 цаг гэдэг чинь бараг 2-3 сарын ингээд зарцуулж явагдчихийдэг учраас монгол хэлээр төвшин тогтоох шалгалтанд нь бэлдээд хүмүүсийн тэр тухайн цагаа хэмнэх боломжийг олгоё гэдэг байдлаар хичээл бэлтэж байгаа. Тэгээ магадгүй энэ шалгалтанд өгөх гэж байгаа яг жоох уучраа болохгүй монгол хэлээр сурмаар байна гэж байгаа хүмүүсээр холбогдоод хичээл сууж бүрэн боломжтой. За тэгээд энэ дээр бас нэг зүйл нэмэж хэлмээр байна. PPT нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн шалгалт маань дотроо 2 янз байгаад байдаг. Яг шалгалт нь үр дүн болон шалгалтын нь бол нэг. Гэхдээ процесс нь өөр CBT, PBT гэж хоёр байгаа. За тэгвэл одоо яг миний дөнгөж ярьсан очоод ингээд шаблон бүгддэг нь болохоор PBT буюу очиж өгдөг шалгалт байгаа. Paper гэдэг. Тэгвэл энэ нь болохоор жилдээ 8-9 удаа яг хуваарийн дагуу бүртгүүлээд улс хот болгонд нэг процессор явагддаг. Жохон хариун нэг шалгалтаасаа сарын дараа гардаг гэх мэтчлэнгээр жохон удаан процесстэй шалгалт байгаа. Тэнгуут яарсан хүмүүс байгаа те виз дуусгаад ямар нэгэн оноо хэрэгтэй ингээд тийм хүмүүс болохоор CBT-г би бол санал болгодог. Тэр нь болохоор компьютер дээр очиж өгдөг. Компьютер дээр өгж байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр бидний түрүүчийн ярьсан зүгээр тестийн хэсгийг ингэж гараараа бодохгүйгээр дугуулаад сонгоо явчихна. Тэгээд бичих хэсгээ болохоор нэг угаасаа тэр чинь нөгөө саажан пёнкочоос ганц хоёрхан текст өчт ганц хоёрхан үг өчтдөг учраас ингэ шивэх боломжтой. Яриа нь бол угаасаа бүгд явагдана. Давуу тал нь ихээр шалгалтын бүртгэл нь маш ойрхон байдаг. 7 хоног шалгалт аваад 7 хоног амраад 7 хоногийн бүртгэл авагдаад айгүй ойрхон бүртгэл явагдчих байдаг. Тэгээд шалгалтын хариу нь болохоор шалгалт өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дараа гарчдаг. Тэгээд нөгөө би түрүү хэлсэн те яриан шалгалт өгөхөд 2 цагийн хүлээлт байдаг. Ягаад гэхээр чинь маш олон хэдэн зуун хүн ингээд шалгалт өгж байгаа учраас яг очиод өгдөг шалгалтанд хүлээлгийн цаг их байдаг бол CBT нь болохоор өдөрт 4 удаа өглөө өдөр орой гэд нөгөө цагаас сонгоод ордог байхгүй 9 цагаас эхлээд орой 4 цаг хүртэлх цагаас өөрхөн боломжтой цагаас сонгоод ордог. Нэг оролтонд орой 20 хүн ордог учраас яг тэр 20 хүний яриа гэдэг утгаараа ярианы шалгалтанд бас айгу хурдан дуусчдаг. За тэгээд ажлын өдөр авагддаг. PPT нь болохоор зөвхөн хагасаа өдөр авагддаг гэдэг юм хүн жижиг сажиг ялгаа байгаа болохоос процесс адилхан орж ирж байгаа текст адилхан үр дүн адилхан гэсэн үг. Ерөнхийн нөгөө нэг шалгалт авагдах арга барил нь л өөр байгаад байна гэсэн үг. За тэгээд нийгмийн нэгдсэн хөтөлбөртэй хамааралтай асуух зүйл байвал асууж болно.